За аливаа зүйлсийн 100 хуваасны 1 хэсгийг нь 1% буюу 1% гэж нэрлэдэг. За үүнийгээ бид нэр 1% эсвэл 1% гэж нэрлэж болно. Энэ адилхан. За тэгээд хувь процентыг тэмдэглэхдээ ийм тэмдэглэгээ ашиглана. За одоо нэг жишээ авч үзье. 300 гэсэн тооны 13%-ийг ол. 13% нь хэдтэй тэнцэх вэ гэсэн үг тийм. За тэгэхээр бид нэр 13%-ийг олно гэдэг бол 1% 13-аар үржүүлчихнэ гэсэн үг. Тэгэхийн тулд бид нэр 1%-ийг олох хэрэгтэй юм байна. За 1% гэдэг бол юу гэсэн үг вэ гэхээр 300 гэдэг тоогоо 100 тоосонтой тэнцэнэ. За энэ бол мэдээж 3 гарна. Тэгтээ энийг бид нэр ингэж бичье. 100 туваана гэдэг бол 100-ны 1-ээр үржүүлнэ гэсэн үг. Тэгэхээр 300-г 100 хуваасны 1 гэхлээр энэ бол мэдээж 3 гарна. За энэ бол 300-гийн 1% юм. 1%. За бол 13% олохын тулд бид нар яах вэ гэхээр 13% гэдэг бол 13-ыг үржих нь 1%. Тэгэхээр 13-ыг үржих нь 1%-ийн хооронд энэ 3-ын тоогоо тавьчихна. Тэгэхээр 39 гэсэн тоо гарч ирнэ. За энэ бол юу гэсэн үг вэ гэхээр 300 гэсэн тооны 13%-ийг илэрхийлж байна. За ер нь цаашдаа 300 гэдэг тооны 13%-ийг олно гэдэг бол 300 гэдэг тоогоо тэр 13% гэдэг юмараа үржүүлнэ гэсэн үг. За 13% гэдэг нь болохоор за эхлээ 300-г авчижээ. 13% гэдэг нь болохоор 100-ны 13 байна. За цаашдаа ингэж бодож олж ивэл амархан байдаг. За тэгээ одоо энийг цааш нь тооцоолох юм бол энэ хоёр хуваагдахаар 3 үлдэнэ. 3-ыг 13 оржуулахаар 39 гэж гарч ирнэ. За ямар нэгэн тооны хувийг олохдоо бид нэр шууд тэр хувиар нь үржүүлчихнэ гэсэн үг. За тэгээд тэр хувиа 100%-тай бутгаар руу шилжүүлж хагаад бодчих юм бол илүү амархан. За одоо энэ тэнцвэртэй харъя. Энэ тэнцвэрийн зүүн гар тал нь буюу 100-ны 1 гэдэг энгийн бутгаар маань 10-ын бутгаар илэрхийлэх юм бол тэг 100-ны 1 гэж илэрхийлэгдэнэ. За энэ гурав бол хоорондоо тэнцвүү. Өөрөөр хэлэх юм бол хооронд нь шилжүүлээд байж болно гэсэн үг. За жишээлх юм бол 2-ны 1 гэдэг тоог авч үзье. Энэ тоог бид нэр процент буюу хувь руу шилжүүлэхийн тулд 100-ны хувиартай бутгаа болох хэрэгтэй. Тэгэхийн тулд яах вэ гэхээр бутгаан хүртүр хувийг адилхан тоогоор үржүүлж болдог. За доотлын 50-аар дээдлийн бас 50-аар үржүүлж. Энийг бутгааг өргөдөх үйлдэл гэж нэрлэнэ. За яагаад 50-аар үржүүлж байгаа вэ гэхээр мэдээж доотлынх нь хуваарийнх нь 20 үржүүлнэ. Үржигдэхээр 100 болж байгаа. Тэгээ 100%-аар болгож чадах юм бол бид нэр хөв буюу процентээр илэрхийлж чадна гэсэн үг. За хүртүр нь 100 боллоо, дээдлэлтэй 50 боллоо. За энэ бол ерөнхийдөө 50% гэж гарч ирнэ. За дахиад 231 гэсэн ийм 10-ын бутгааг хувиар илэрхийлэх. За нэг энгийн бутгаа болох юм бол 2 бүхэл 100-ны 31 болно. За нэг цэцэг бутгаа болгохын тулд 2-ыг 100-аар үржүүлээд 31-ийг нэмнэ. Мэдээж хэрэг 231 хуваах нь 100. За 100-ны 231 гэдэг бол тодорхойлцоороо 231% гэж гарч ирнэ. За одоо 34% гэдэг ямиг тоогоор илэрхийлье. За энэ бол 34% гэдэг бол 100-ны 34 гэсэн бутгаатай тэнцэнэ. За энгийн бутгаар илэрхийлжлээ. За энийг цааш нь хураах хэрэгтэй гэвэл 2 турагдаад дээдлэлтэй 17 доотлолтой 50 бол. За 34% гэдэг бол 50-ны 17 гэсэн бутгаатай тэнцэнэ. За хэрвээ 10-ын бутгаар бичих шаардлагатай бол нэгэ тэг 100-ны 34-г авчижна. За ингээд бид нэр ямар нэгэн тоог хувь руу шилжүүлж чадах юм байна. Хувийг буцаагаад тоо руу шилжүүлж чадах юм байна гэсэн үг. За ингээд хэд хэдэн жишээ авч үзье. За жишээ 1 50 метрийн 32% нь хэдэн сантиметр байх вэ? За 50 метр гэж байна. Хариулт нь болохоор сантиметр гэж байна. Тэгэхээр эхлээд 50 метр гэдэг юм аа сантиметр рүү шилжүүлье.
50 м. 1 м гэдэг бол 100 см байдаг. Тэгэхээр энэ бол 50-ыг өрчих нь 109. За нийтдээ бол 5000 см бол. За 5000 см-ийн 32%-ийг олгож байгаа. Тэгэхийн тулд яах вэ гэхээр тэр 5000 см-ийг 32%-аараа өржүүлчихнэ. За 5000-ыг төр зур хэвээр нь өччихье. 32% гэдэг бол 100-ны 32. За тэгээ хураах үйлдэлүүдийг хий. За энэ хоёр. Энд 2 тэг байгаа. Энд 2 тэгтэй хураагдчихна. За тэгээ цааш нь өччих юм бол энэ бол 50-ыг өрчих нь 32 бол. За энэ үржих үйлдэлийг гүйцэтгэвэл 1600 см гэж гарах нэ. Тэгэхээр дахиад хэлье. Хэрвээ 32%-ийг нь олгож байгаа бол тэр тоогоо 32%-аар нь өржүүлж байна. 32% гэдэг бол 100-ны 32 гэдгээ мэдчих хэрэгтэй. За энэс цаашаа л энгийн метр амархан үйлдэлүүд болчихно. Болдоо өөрт байсан 45,000 төгрөгийн 81%-аар нь ном худалдан авчээ. Ном хэдэн төгрөгийн үнэтэй вэ? Зөвлөх юм бол 45,000 төгрөгийнхөө 81%-ийг нь олно гэсэн үг. Тэгэхийн тулд мэдээж яг 45,000-аа 81%-аараа өржүүлж байна. За дахиад цааш нэвчих юм бол 45,000 өрчих нь 81% гэдэг бол 100-ны 81. За эндээс хураах юм бол энэ хоёр тэг энэ хоёр тэгтэй хураагдчихна. Өөрөөр хэлэх юм бол 450-ыг үрчих нь 81 болно гэсэн үг. За 450-ыг 81-аар үржүүлэх юм бол 36450 төгрөг болно. За номны үн бол 36450 төгрөг байна. Баяраа өөрт байсан 1.4 сая төгрөгийн 88%-ийг нь найздаа зээлдүүлсэн. Түүнд хэдэн төгрөг үлдсэн бэ гэж. За энийг хоёр янзаар гаргав. За 1.4 сая гэдэг бол 4-ийн арталт 5 тэгтэй байх хэрэгтэй. За энэ төгрөгийнхаа 88%-ийг нь найздаа зээлдүүлсэн. Тэгэхээр 88% нь олъё. За энэний 88%-ийг олно гэдэг бол 88%-аараа өржүүлчихнэ. За өөрөөр хэлэх юм бол 100-ны 88-аар үржүүлнэ гэсэн үг. За мэдээж хэрэг энэ 100 нь энэний 2 тэгтээ хураагдчихна. Тэгээ 1488-аар үржүүлэх шаардлагатай. За 1488-аар үржүүлэхээр 1,232,000 юм байна. Зөвхөн хэлэх юм бол ийм төгрөгийг найздаа зээлдүүлсэн. Тэгэхээр хэдэн төгрөг үлдсэн бэ гэдгийг олохын тулд бид 1,400,000-аас 1,232,000-ыг хасна. За тэгэхээр 168,000 төгрөг үлдэх юм байна. За эхний арган дээр бид яасан бэ гэх юм бол 1.4 саяхаа 88%-ийг нь олцоод тэгээд нийт байсан мөнгнөөсөө хасаж болсон. За тэгвэл арга 2. Арга 2 нь яах вэ гэхээр өөрт байсан мөнгөө 100% гэж үзэх юм бол 100%-аас 88% хасчихна. Тэгэхээр 12% үлдэнэ. Энэ юу гэсэн үг гэхээр өөрт нь 12% үлдэнэ л гэсэн үг. Тэгэхээр бид 1.4 саяхаа 12%-ийг шууд олцоход илүү амархан бодогдно. За дахиад үчээ. 1,400,000 төгрөгийнхөө 12%-ийг нь олчих. Өөрөөр хэлбэл өөртөө үлдэж байгаа хувийг нь олчих. За энийгээ бид 12%-аар үржүүлнэ. 12% гэдэг маань 100-ны 12 гэсэн үг. За дахиад хураах юм бол 100 гэдэг нь энэний 2 тэгтэй орогдно. Тэгээд 1400-аар 12-оор үржүүлэх нэ. 1400-ыг 12-оор үржүүлэх юм бол мэдээж хэрэг
жишээ 1400 биш юм байна. 14,000-ыг 12-оор хөрвүүлээд 168,000 төгрөг гэж гарч ирнэ. За ингээ хоёр янзын аргаар бодлоо. 88% олцоод тэгээд байсан мөнгнөөсөө хасчулна. Эсвэл 88% нь хасагдсан гэж үзээд 12% нь олчихно. Тэгээд ингэж удаж болох нэ. Аавын нэг дансанд 3.5 сая төгрөг байв. Энэ нь түүнд байгаа нийт мөнгөнийх нь 20% юм. Тэгвэл аавд нийтдээ хэдэн төгрөг байгаа вэ гэсэн бодлого өгд. Тэгэхээр аавд байгаа мөнгөний нийт мөнгөнийх нь хэмжээг x гэж тэмдэглэчихье. Тэгвэл бодлогын нөхцлөөр түүнд байгаа нийт мөнгөний 20%. Энэ 20% нь 3.5 сая төгрөг гэсэн үг. За тэгээд x-ийг олчих юм бол бид нэр аавд байгаа нийт мөнгийг олно гэсэн үг. За эндээс нэг зүйлийг ойлгож авцгаая. За 20% гэдэг бол юу гэсэн үг вэ гэхээр 100% осны 20. За энэ нь 3.5 сая төгрөгтэй тэнцвэрдгээс юу гэж авчих вэ гэхээр эхлээд 3.5 сая төгрөгөө 100-аар үржүүлнэ. Тэгээд 20-т нь хуваана. За энэ үчиглэлийг сайн ойлгож аваарай. Ямар нэгэн хувь нь мэдэгдээд буцаад жинхэнэ мөнгөний олгож байгаа, жинхэнэ тоог нь олгож байгаа бол эхлээд 100-аар үржүүлээд энэ 20%-т нь хувааж өгдөг л гэсэн үг. За тэгээд энийг цааш нь бодох юм бол энэ хоёр нь хоорондоо урагдчихна. Бүтнээр урагдах юм байна. За энэ хоёр нь хоорондоо урагдаад 5 үлдэнэ. За тэгээд 3.5-ыг 5-аар үржүүлнэ гэсэн үг юм байна. За тэр үл юутай тэнцэх вэ гэхээр 17.5 гарч ирнэ. За аавд нийтдээ 17.5 сая төгрөг байсан гэсэн үг. За энэ бодлогон дээрээс маш сайн анхаарч аваарай. Хэрвээ хувь нь өгөгдчөөд жишээлбэл 20% нь тэтгэж өгчөөд нийт мөнгийг олгож байгаа гэх юм бол энэ мөнгө нь нөгөө 100-аар үржүүлээд буцаад 20-т нь хувааж өгнө гэсэн үг. За жишээлх юм бол ямар нэгэн юмны 35% нь за 20 төгрөг гарсан гэвэл энэ жишээ 4-ийн Б шүү. Жижигхэн жишээ. Ямар нэгэн тооны 35% нь 20-той тэнцвүү гэх юм бол тэр ямар нэгэн юм нь хэдтэй тэнцвүү байсан бэ гэдгийг олохын тулд бид нар яах вэ гэхээр тэр 20 гэдэг юм аа 100-аар үржүүлээд 35-д нь хуваана л гэсэн үг. За энийг дахин зогсоож аваад сайн ойлгож аваарай. За жишээ 5. Найз хадгалсан мөнгөнийхөө 8% буюу 100,000 төгрөгөөр нь хамаа худалдаж авчээ. Хэдэн төгрөг үлдсэн бэ гэж. За эхлээд өмнөх жишээг ашиглаад өмнөх жишээн дээр заасан арга ашиглаад нэг аргаар бодъё. За тэрний юу вэ гэхээр нийт хадгалсан мөнгөнийхөө 8% нь 100,000 юм байна. Тэгэхээр хэдэн төгрөг хадгалсан бэ гэдгийг олохын тулд бид нар яах вэ гэхээр тэр 100,000 гэдэг тоогоо 100-аар үржүүлээд 8 хуваана гэсэн үг. Яг өмнөх жишээн дээр хэлсэнтэй адилхан. За энэ бол 1,250,000 төгрөг бол. Өөрөөр хэлэх юм бол энийг 100-аар үржүүлээд 8 хуваах юм бол ийм болно. За энэ бол найзын хадгалсан мөнгөний хэмжээ. Анх хадгалсан мөнгөний хэмжээ. За тэгэхээр мэдээж эндээс 100,000 төгрөгийг зарцуулчихаар эндээс 100,000-ыг хасаад 1,150,000 төгрөгтэй болтнэ. За 12. За энэ аргыг өөртөө сайн бичиж жагаад бичлэгээ зогсоож байгаа дахин үзэж ойлгоорой. Одоо бид нар яах гэж байгаа вэ гэхээр нийт мөнгнөөсөө 8% нь зарцуулсан. Зарцуулчихаар цаана 92% үлдэнэ. 92% үлдэнэ. Тэгээ 92% үлдсэн нь
хиттэй тэнцвэ гэдгийг бид нар бодож олох гэж. Ингээхийн тулд яах вэ гэхээр яг түрүүнийхтэй адилхан 100,000 төгрөгийн 100% олохдоо бид нар 100,000 төгрөгөө 100-оор нөржүүлээд 8-т нь хувааж яасан бол бид нар үлдсэн мөнгөний 90% нь олох гэж байгаа. 90% нь олох гэж байгаа гэдэг чинь үгс үгээр 100,000 төгрөг гэдэг юм аа. 92-оор үржүүлээд 8-т хуваана гэсэн үг. За яагаад ингэж байгааг нь өөртөө сайн бодож үзье. За энийгээ тооны машинаар ч юм уу ер нь хуваагаад үзэх юм бол дахиад ийм төгрөг гарна. За процент гэдэг хичээлийг үзчих юм бол процентоор эдгээр нь маш амархан ойлгогдно. За процентыг мэддэг хүмүүс бол процентоо бичиж үзэж байгаад ойлгож байгаа. Доржийн төрсөн өдөрт зориулж Тэмүүжин Чингүн хоёр бэлэг авбаа. Тэмүүжин мөнгөнийхөө 12% буюу 180,000 төгрөг, Чингүн мөнгөнийхөө 20% буюу 320,000 төгрөгийг нийлүүлж бэлэг авчээ. Тэмүүжин Чингүн хоёрт нийт хэдэн төгрөг байсан бэ? За эхлээд Тэмүүжинд хэдэн төгрөг байсныг бодож олцгоё. Тэмүүжинд байсан нийт мөнгөний 12% нь ийм байсан. За тэгвэл Тэмүүжин гэвчээ. За Тэмүүжингийн мөнгө л яаж гарч ирэх вэ гэхээр 180,000-ыг 100-аар үржүүлээд 12-т хуваана. За энийг бодох юм бол 1,500,000 төгрөг гэж гарч ирнэ. За өмнөх хоёр жишээтэй яг адилхан бодож байгаа. За тэгвэл Чингүн хэдэн төгрөгтэй байсан бэ гэхээр Чингүн нийт мөнгөнийх нь 20% нь 320,000 төгрөг. Тэгэхээр Чингүнд байсан мөнгөний хэмжээг олохын тулд 320,000-аа 100-аар үржүүлээд 20-т хуваана л гэсэн үг. За хураагаад энийг цааш нь бодох юм бол 1,600,000 гэж гарч ирнэ. За Тэмүүжин Чингүн хоёр нийтдээ хэдэн төгрөгтэй байсан бэ гэх юм бол мэдээж энэ хоёрыг нэмнэ. За нэмэхээр 3,100,000 төгрөг гэж гарч ирнэ. За ингээ хичээлээ дэлгэрэнгүй цааш нь үзээд бусад жишээнүүдийг ойлгож аваарай. Бүр олон дахин давтахыг хүсвэл сутлаа давт болон дээр бага анги дээр дахиад проценттай бодлогод зөндөө олон байгаа. За бүр цааш нь гүнзгийрүүлэх гэх юм бол дунд ангийн процентын хичээл болон дунд ангийн сутлаа давт болонгийн бодлогуудыг ажиллаарай.